За сайн байцгаана уу та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр би Veda компанийнхаа Zinfin гэдэг бүтээтгүүнийг буян шиг эмчтэйгээ хамтарч бас та бүгдтэйгээ танилцуулах гэж байна. За буян шиг эмч маань уламжлалт анагаах ухааны магистр хүн Ахмад эмч. За буян эмч маань энэ бөөрийн бэлтгэлийг та хэрэгэлсэн үү? Ер нь та дандаа л бөөрөө дулаал бөөрийн тамираас сайжруулах гэж биднэрт дандаа тэгэж загтаг. Тэгэхээр та энэ бөөрийн талаар та биднэртэй хуваалцаач. Сайн байцгаана уу миний Монголын ард түмээ. Би бас ерөнхийдөө Ахмад эмч тэгээд олон жилийн одоо энэ амьдралын ажлын туршлагаас харахад манай монголчууд арай л хэтэрхий хэнэггүй яваад байна. Тэгээд бөөр гэдэг маань болохоор усан махбодтой. Тэгээд үндсэндээ бол бүхэл эргэтэн системийн үйл ажиллагаанд оролцож яадаг ийм чухал эргэтэн байдаг. Тэгээд бурхнаас бол бөөрийг үндсэндээ өөхөнд боогод харж хандаарай, нандинаарай л гэж өгсөн болов уу гэж би боддгийн. За тэгээд ер нь бөөрийн тамирд ороотод ирэхээр хүний ус унах, ядрах, нойргуудах, зүрх дэлсэх, стресст орох, за тэгээд хавгнах, хөл хүчгүүдэх, за тэгээд хөлөнд энэ яс сургалт энэ чинь ердөө бүгд л бөөрийн асуудалтай холбоотой. Одоо эрэгтэйчүүдийн төрөө булчирхай, эмэгтэйчүүдийн өргүүдэл тэгээд бүр яг нарийн ярих юм бол одоо энэ эмэгтэйчүүдийн савны хавдар, савны хөхний хавдрууд, өрөвсөлт өвчнүүд эдгээр чинь бас л бөөрийн тамиртай л холбоотой. Тэгээ би олон жил фэйсбүүкээр зөвлөгөө өгч байгаа. Тэг хүмүүст эндүүл хинэггүй юм да. Бөөрөө дэмжээрээ, бөөрөө тийжээгээрээ гэхээр зэрэг буян эмч тэгж л хэлж ийдэг ингээд л тоохгүй явдаг. Тэгээд ер нь бол залуу бай, ядрахгүй бай гэвэл бөөрөө дэмжих хэрэгтэй. Ер нь хятадууд бас их айхтар хүмүүс шүү дээ. Тэ бөөрийн тамир муудлаа бол би одоо нас ахар боллоо гэж нас богинслоо гэж үздэг юм байлээ. Тэгэхээр хятадууд одоо доороосоо дулаан байгаад байдаг нас учиртай тийм л юм байна. Юм учиртай гэж хятад хүн бөөр өвдлөө гэхээр зэрэг өхлийн үүд нэгдлээ гэж үздэг шүү. Тий. Тэгэхээр зэрэг монголчууд бол нөгөө хинэггүй гэдээ би яриад байгаа тийм. Миний ард түмэн бол үнэхээр сайхан ард түмэн. Тэгээд дээр үед бол өвөг дээдс маань бол морь унаад явдаг байсан чи тэр бөөрийн тамиртай холбоотой юм билээ шүү дээ. Тэгээд тэр одоо морь унахад ч нөгөө имэйл байгаа шүү дээ. Имэйлийн тэр нэг мөнгөн баавар гэдээ байгаа тийм ээ. Энэ дөрвөн юу байдаг ш. Тэр чи яг бөөрийн тамир сэргээдэг цэг дээр үйждэг байхгүй. Тэр чинь гоёх гээд байгаа биш байхгүй юу? Тий. За тэгээд суухтаа болохоор зэрэг эсвэл нөгөө цомцоод суух эсвэл хөлөө завилж суух гэдэг чинь дандаа бөөрийн тамиртай холбоотой тийм байсан юм билээ. Монгол дээлээ сайхан бүсэлж тий гайхалтайгаар өмснө. Тэгээд хизээч шагаагаа ил гаргахгүй дандаа гутал өмсдөг. Эдгэр чи бас их учиртай. Тий. Тэгэхээр одоо ингээд залуучууд ингээд нойргуудаад байгаа бөөрийнхөө тамирыг бараад өс нь унаад байгаа энэ чи бас харамсалтай шүү дээ. Тий. Мэдлэггүйгээсээ л гэж би боддгийн шүү дээ. Тэгээд ер нь бол үс хумс шүд гуравч нь болохоор зэрэг ясны тамир гэж үздэг. Одоо ясны цөв одоо энэ бүхэн ингээд хэврэгшээд муудаад ирнэ гэхээр зэрэг хүний сэтгэлийн одоо тамир муудна, ядарн доройт нь дээр нь биеийн одоо чалах өөрөөр хэлбэл ясны сэргэжил гэдэг чинь айгүй эрчимтэй явагдах ийм л юм билээ. Тэгээд тийм ч учраас би бас энэ Zinfin гэдэг бүтээгдэхүүнийг хайж олоод тэгээд за хоёулаа энийг ер нь ууя гэд тэгээ ууж ихсэн байгаа. Тэгээд би бас үзэгчдтэй харуулъя л гэж бодож байна. Яг шүдний оо шиг хэлбэртэй. За тэгээд ингээд шахаад байхаар зэрэг за паст хэлбэрээр савдаг. За энэ Zinfin-ийг болохоор ихэвчлэн юуны хоолны дараа уухад их зүгээр гоё амттай. За тэгээд энэ дотроо энэ хайрцаг дотор халбахтай. Энэ халбагаараа ингээд нэг хийгээд одоо энэ байна тий. За ингээд харуулаарай. Утгаад овч. Их амттай тий. Би бол үнэхээр дуртай байгаа. Эхний уусан өдрөө бол нэлээд олон шээсэн хаван хөөх үйлчлэгээтэй бөөрийг л их дэмждэг учраас огт ядрахгүй юм билээ. Тэгээд энийг би бас ах トゥ нартаа, найз нөхдүүдтэй энийг уугаасай гэж уриалж байна. За Zinfin гэдэг бүтээтгүүн маань ер нь манай одоо энэ Veda компани зөвлөх эмч Жан Данин гэдэг эмчийн бүтээл байгаа. Энэ Жан Данин гэдэг эмч маань өөрөө ерөөсөө бөөрийг маш сайн судалж
Тэгээ бөөрийн тамир мутгаараа хүн одоо ямар асуудлуудад үүсдэг юм бэ? Өргүүдэл тийм ээ одоо нойргуудл эднэр одоо судалгаа хийж хагаад энэ цемфин одоо ингээл тулаагаар өвдөөл хүмүүс чинь хавар болоод ирэхээр чинь ядраал хөлөө чирээдэл эхэлдэг штеп. Тэгэхэд бас энийг уулгаж би бас үзсэн. Тэгээд хөдний өвдөлт бол айгүй сайн намдж байгаа. За энэ сайхан бүтээгдэхүүнийг би бас ингээд ерөөсө ундаа гэж нэрлэж байгаа. Тэгээ бөөрийн ундаа өөрөөр хэлбэл маш амттай, би их дуртай, маш happy ууж байгаа. Үнэхээр гоё байна. За ер нь энэ бүтээгдэхүүнийг ямар хүмүүст хэрэглэх тохиромжтой вэ гэхлээр стресстэй хүмүүс, амархан стресстэй хүмүүс, тэгээд буруу ололттой хүмүүс. Тэгээд энэ цус их өтгөрөлттэй, цусан хангамж нь их дутмаг, даралт их өндөртэй хүмүүс, таргалтай хүмүүс эдгээр хэрэглэн штэ. Бөөрийн тамираас одоо өвдөлттэй одоо даралт ихсэн хэн дээр нэмээд хэлэхэд таргалтай хийж байгаа. Тэгээд ус унж байгаа, хумс хугарч байгаа тийм хүмүүс ч бол яг үнэ. Тийм. Гохот зүгээр тэгээд нойргуудалтай хүмүүс ерөнхийдөө өвлийн болон хаврын ядаргаа чинь бөөрнөөс л гэдэг. Тэгэхээр зэрэг ядаргаанд их орсон гэдэг байгаа хүмүүс уул их зүгээр гоё юм да. За тэгээд яг нарийнда бол энд их олон эмийн ургамлууд ордог. Тэгээд 1987 оноос эхэлж дандаа эмийн ургамлаар занимаалсан. Тэгэхээр зэрэг энэ дотор болохоор зэрэг цахирмаагийн төрлийн цэцэг навчууд орж байгаа. Дээр нь за юу орж байгаа? Долоогон жимс орж байгаа. Ерөнхийдөө бол маш олон тийм эмийн ургамал тэгээд жимснүүд орсон учраас би бас энийг сонгохдоо байсан. Хүний хувьд ямар ч хоргүй гэж үзээд тэгээд энэ бүтээгдэхүүнийг би маш олон хүмүүст санал болгож байна. Тэгээд яг нарийнда бол бөөрийн цагч нь өвөл юм байгаа. Гэтэл өвөл бөөрөд хижээгээгүй болохоор чинь зэрэг одоо зүрх дэлсэх, ядрах, нойргуудах гэдэг шинжүүд гараад ирж штэ тий. Тэгэхээр одоо бөөрөө давхарт хижээнгээ одоо илэгдсэн уйлрал учраас магадгүй тархины тижээл ч юм уу илэгдсөө цэвэрлэх гэдэгтээ бас хавсарна л гэж үзэж байгаа тий. Тэгээд одоо үндсэндээ 5 сар сайн гараад ирэхээр чинь зүрх нарийн гидсний уйлрал болоод явчих штэ тий. Тэг ямарваа нэг юм чинь цаг хугацаатай байдаг. Тэгэхээр тэр цаг хугацаанд одоо миний Facebook найзууд одоо харж байгаа бол би анхааруулж хэлдэг юм аа. За өвөл боллоо бөөрөө дэмжээрэй. Бөөр давсгны уйлрал шүү гэл. Гэтэл чин энэ залуучууд мэдлэггүйгээсээ тэгдэг юм уу? Шагаан гарадгүй гэдэг байгаа байхгүй юу? Дотор шагааны чин одоо араар чин бөөр явж байгаа шүү дээ. Бөөрийн сувг явж байгаа. Гадны шагаанд чинь болохоор давсгны сувг явдаг шүү дээ. Гэтэл одоос өмдөмс ч гэсэн пүүцтэл гүйж байгаа өвлийн хүйтэн тий. Бас бити тэгэрэл гэж залуус дүүнартаа захимаар байна да. Тий. За баярлалаа буян шиг юмчтэй. Тэгээд манай цемфин бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Баярлалаа.